Эрхэм гишүүд их өдрийн амгалан айлтгая. За улсын их хурлын гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагааны процесс тавигдах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, парламентын бас ажил хэрэгч чадварыг дээшлүүлэх хүрээнд боловсруулсан хуулийн төслийг бол зарчмын үед дэмжиж байгаа. За эндээс бас хэлцүүлгийн шатанд бас нэг бодолцож үзэх ийм гарч ирэл байна уу гэдгийг бас хүрээнд нэг хэд хэдэн санал байна. За тэр дотор бол жишээлбэл энэ 8-6 өргөн барьсан төслийн 8-6 байгаамаа. Энэ их хурлын гишүүдийн чуулган болон байнгын хорооны хуралдаанд асуулт суусан, үг хэлсэн тоо, томилолт, хуулийн төсөөл санаачилсан, ажлын хэсэг ахалж ажилласан ингээд байдал, зарчмын зөрүүтэй санал гаргасан байдлыг байнгын хороонд арга болоход харгалзах ийм шалгуур болох нь би зүгээр хэр зохимжтой болоо л гэсэн юм бодолтой байна. Ягаад тэгэхээр байнгын хороонд дарга гэдэг бол парламентд одоо олонхын суудл авсан ийм улс төрийн шалгуур байгаа юм. Улс төрийн шалгуур гэдэг бол одоо их онцлог л да. Бид нар чинь Темс төгссөн Монгол улсын ерөнхийлөгчтэй байсан байхгүй, дээд боловсролгүй ийм хүн байсан. За зүгээр би энэ үндсэн хуулийн боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байхад улсын баг хурал болон ардын их хурлын хуралдаануудын протокол тэмдэглэлийг бас ингэж шүүж үзэж ирсэн. Тэгэхэд надад бол зүгээр нэг зүйл их сонио анзаарэгдэжсэн. Монгол улсын бас төрийн тэргүүнээр ажиллаж ирсэн гэдэг юм уу, ер нь нэр нөлөө өгөх юм улс төрийн лидерүүд болвол яг хуралдаа суусж ирсэн юм их бага байдаг юм бэл гэсэн. Тэгэхээр улс төрийн ажлаа тэр зөвхөн энэ танхимд биш өөр одоо ажлууд бас хийдэг л байсан юм шиг байгаа. Тэ жишээлбэл одоо 8 жил ерөнхийлөгчөөр 2 удаа ерөнхий сайдаар ажиллаж исэн элүүдэрч ерөнхийлөгчөд болвол яг улсын их хурлын гишүүнээр ажиллаж явах төр санаачилж исэн хууль мөл байдаг юм бэл шүү дээ. Хурал бараг суудгүй байсан юм бэлээ. Тэгтээ том лидер байсан ч гэдэг юм уу те. Тэгэхээр энийг яг ингэж харьцуулаад хууль бүр ингэ биччих бас болж гин үгүй юу? Одоо яг одоо эртс асуусан байдлаар ярих юм бол ариун зэ гишүүнтэй өрсөлдөх хүн бол байхгүй л байх л та. Тэ. Тэ шууд баг их хурлын шууд үзүүлэлтийн төвшөнд ажиллахаар нэг үгүй. За ер нь их хурлын гишүүн чинь анх нэр дэвшээд явахдаа ерөөсөө улс орноо хөгжүүл, нард түмнийхээ амьдрал сайхан болгоно, уулыг нураагаад усыг эргүүлээд ёстой танаа нутгийг оронгоор нь эргүүлнэ гэж байгаа сонгогддог шүү дээ. Над шиг л одоо мундаг хүн байхгүй, над шиг л ажил хэрэгч хүн байхгүй, над шиг л хариуцлагатай хүн байхгүй гэдэг. Тэгээ сонгогдчоод дараад нь хуралдаа суудаггүй. Би бол олон сонгогдсон. Би бол туршлагатай хүн. Тийм болохоор би жоохон архаг баавартай байх хэвээр. Хуралд суудагч юм бол одоо шинэ гишүүдийн, идэвхтэй гишүүдийн ажил. Би бол тэгдэг гэж ийм хандлага байх нь зохимжгүй баха. Тийм болохоор одоо яг энэ хандлагаар бас ярих нь бол би нэг зөв биш байх гэж бодож байна. Хуучин бол одоо байгаа хүчин төгөл дээр улсын их хурлын тухай хуулийн 25-ын 7 дээр байнгын хорооны даргаыг сонгохдоо улсын их хурлд сонгогдсон ажилласан хугацаа туршлагыг харгалзан тухайн байнгын хорооны гишүүдээс тийм сонгох бөгөөд түүнийг улируулж болно гэсэн заалт. Энэ бол бүр олон жил нөгөө улираад ингээ хадгалагдаад явцсан заалт. Энийг ер нь бол харгалздаг. За үүн дээр нэмээд тийм үү тэр байнгын хорооны дарга гэдэг чинь зөвхөн ирэх биш. Хуралдаан даргалахтаа үүрэгтэй, өөрөө хариуцлагатай байх ёстой, өөрөө хурлаа тасалдаггүй байх ёстой, өөрөө илүү ажил хэрэгч байх ёстой. Одоо бол ингээ байнгын хорооны дарганыг харахад ерөөсөө байнгын хорооны дарга гэдэг нь эрэхтэй үүрэггүй юм шиг тийм ойлголтууд яваад байна. Тийм болохоор байнгын хорооны дарга олон сонгогдсон гэдэг туршлага харгалзаж болно. Гэхдээ дээрээс нь тэр идэх оролцоо. Хэн хариуцлагатай байна, хэн одоо тийм үү ажил хэрэгч чуулган болон байнгын хорооны хуралдаанд цагтаа ирж байна. Асуудал санал хураалтанд хариуцлагатай оролцож байна. Иргэдийг төлөөлөх эрхээ зэрэг хэрэгжүүлж байна. Хууль тогтоох эрхээ хэр зэрэг санаачлагтай хийж хэрэгжүүлж байна. Одоо ингэ ажлын хэсэгт орон гэж орчоод ажлын хэсгийн хуралдаа ирдэг. Хуулийн төсөл санаачлагт юм уу? Гарын үсэг зурчаад
санаачлагчаар эргээд өөрийнхөө санаачлал суулийн дээр эсрэг асуулт асуугаад өөрийнхөө санаачлал суулийг дэмжихгүй байр суурь илэрхийлээд явж байдаг. Энэ байдлуудыг л хариуцлагатай болгоё. Ингэхийн бол гишүүн болгоны үг үйлдэл болгон хариуцлагатай байж улсын их хурлын үйл ажиллагаа сайжирна. Ингэхдээ тийм үү тэр их үнэхээр идэвхтэй хариуцлагатай санаачлагатай ажиллаж байгаа гишүүдийг байнгын орон дарга болгохтноос тэр туршлага дээр нэмээд харгалзах үзүүлэлтүүд байж болно гэдгийн агуулгаар нэмжин заалтуудыг оруулсан гэдэг хэлье. За Батбарын энхэр гишүүнд микрофон өгье. Тодруулах. Яг нөгөө 8-6 заасан оролцоог харгалж сонгоно гэдэг юм зүгээр. Энэ дээр бас нэг ийм зүйлийг нэг ажлын хэсгийн түвшинд ярих болцоо байх болов. Ерөнхий сайд засгийн газрын гишүүд бол ер нь бараг асуултсан байхгүй. Хурлын чуулган байнгын орооны хуралдаан дээр нөгөө засгийн газраас парламент өргөн барьж байгаа хууль тогтоомжийн чинь 70-аас 90% нь засгийн газар өөрөө өргөн барьсан хуулийн төслүүд байгаад байдаг. Өөрөөсөө асууж болохгүй. Тэгэхээр ерөөсө бараг асуулт асуудаггүй энэ онцлогоос хамаарат. Тэгэхээр нэг асуусан цаг минут гэдэг юм нь бол айгүй бага гарна. Бараг асуулт асуухгүй. Тэгээ хүнд алхахаар нэг дугуй байгаа юм шиг бас харагддаг талтай. Тийм бас нэгууртай. Тэгэхээр энэ асуулт асуусан үг хэлсэн тоо гэдэг юм дээр нь энэ засгийн газрын гишүүдийг бас нэг жоохон арай бодолцож За энхэр гишүүн үг хэлжлээ. За Бадарчин